Сайн байна уу? UBCab аппликейшн хэрхэн ажилладаг вэ? Та жолоочд хэрхэн бүртгүүлэх вэ? UBCab аппликейшн ашиглахдаа дөрвөөс дэш вирусантай ухаалаг гар утастай байх ба утасны дата болон GPS байнгын асаалттай хэвийн ажиллагаатай байх шаардлагатай. Жолооч UBCab аппликейшнийг утасныхаа Play Store-оос UBCab Driver гэж бичээд аппликейшнаа татна. UBCab Driver аппликейшн руугаа ороход нэвтрэх бүртгүүлэх гэсэн товч гарч ирнэ. Шинээр явах жолооч нар бүртгүүлэх товчон дээр дарна. Өөрийн мэдээллээ үнэн зөв бөгдөж оруулаад үргэлжлүүлэх товчийг дарж дараагийн засвар шилжинэ. Утасны дугаараа оруулахад 6 оронтой баталгаажуулах код мессежээр ирнэ. Таны утсанд ирсэн 6 оронтой кодыг оруулан баталгаажуулах товчлуурыг дарснаар шинэ жолоочд бүртгэл үүснэ. Утсан дээр гэрээ байгуулах гэж дарсны дараа албан ёсны такси үйлчлэгээ гэсэн хэсгийг сонгоод нэвтэрч орсноор шаардлагатай бичиг баримтуудыг зургийг өгөгдсөн цааврын дагуу явуулна. Үүнд иргэний үнэмлэх, цээд зураг, жолоочийн үнэмлэх, мэргэсэн жолооны үнэмлэх, тээврийн эрслийн гэрчлэгийн зургнуудыг оруулна. Зураг дарахдаа зургийг зөв хэмжээгээр тохируулан бичиг баримтаа голлуулж байгаад бүрсгийлэхгүйгээр тод явуулахыг анхаарна. Зургаа оруулж дуусгаад үргэлжлүүлэх товчийг дарна. Дараа нь UBCab такси үйлчлэгэнд явах үйлчлэгээний нөхцөлийг сайтар уншиж дараад үргэлжлүүлэх товчийг идэвхжүүлэн баталгаажуулна. Бүртгэлийн ажилтан таны илгээсэн мэдээллийг шалгаад шаардлага хангасан гэж үзвэл өөрийн биеэр гэрээг байгуулж баталгаажуулах үйлчлэгээнд гаргахад бэлэн болно. Эхлээд утаснасаа UBCab Driver гэсэн жолоочийн аппликейшн руугаа орно. Түлхүүрний зурган дээр дуудлага орж ирэх гэсэн гормыг идэвхжүүлнэ. Хэрхэн аялын түүхээ харах вэ? Дэлгэцийн зүүн дээд болон байрлах зурган дээр дарж ороод дуудлагын мэдээллийн дор байрлах дэлгэрэнгүй товч дээр дарж бүх аяллаа түүхээ харах боломжтой. Кредит гэж юу вэ? Хэрхэн цэнэглэх вэ? Кредит гэдэг жолоочийн аппликейшны зүүн дээд хэсэг байрлах ба мөнгөн дүг хэлнэ. Жолооч кредитээ мөнгөөр цэнэглэснээр дуудлага авах боломжтой болно. Жолоочийн гүйцэтгсэн ба дуудлага болгоны 10% шинтгэл нь жолоочийн кредитээс шууд хасагдана. Кредитээ цэнэглэхдээ жолооч айлч банкын интернет банк ашиглан цэнэглэх боломжтой. Жолоочийн аппликейшны зүүн дээд хэсэгт байрлах мөнгөн дүг дарна 5,000, 10,000, 20,000 эсвэл өөр дүн гэсэн сонголтоо өөрийн цэнэглэх үнийн дүн сонгоно. Төлбөр төлөх төлбөрийн хэрэгслүүд гарч ирнэ. Аль нэгийг сонгон гүйлгээ хийснээр кредит автоматар цэнэглэгдэнэ. Интернет банкгүй хүн кредит цэнэглэх боломжгүй ба өөрийн харьцдаг банкны салбартаа очин интернет банкны үйлчлэгээ заавал идэвхжүүлнэ шүү. Хэрэглэгчээс ирж байгаа дуудлага ямар ч операторгүйгээр шууд орж ирэх ба дуудлага орж ирэх явцад утас дугарч мэдэгдэх жолоочд утас дээр такси дуудаж байгаа хаяг гаргадана. Дуудлага явах бол дэлгэцийн гол байрлах зөв тэмдэг дээр дарж авна. Жолооч орж ирсэн дуудлагыг зөвшөөрснөөр таксины дуудлага баталгаажиж хэрэглэгчид тухайн дуудлага авсан жолоочийн зураг, нэр, жолоочийн машины дугаар, машины марк, өнгө, хаанаас ирэх газрын зураг, зай хэмжээ зэрэг бүх зүйл тань дээр харагдана. Хэрвээ та дуудлагыг ямар нэгэн шалтгаанаар авах боломжгүй байгаа бол орхив товчийг дарах боломжтой. Жолооч дуудсан гэрээ хаяг дээр ирээд ирлээ товчийг дарснаар хэрэглэгчид жолооч ирсэн гэдэг мэдээлэл өгчнө. Харин хэрэглэгчээс жолоочд таны гадаа хүлээж байна. За ойлголоо түр хүлээнэ үү? За одоо гарлаа гэх 3 харилцаас сонгогдож мэдэгдэл ирэх болно. Жолооч хэрэглэгч хоёр шаардлагатай тохиолдолд гар утасны зурагтай товчон дээр даран хоорондоо холбогдох боломжтой. Ирлээ товчлуурыг дарснаас хойш эхний 5 минутын хүлээлгийг жолооч үн төлбөргүй хүлээнэ. Хэрэглэгч гарч ирэхэд аяллыг эхлүүлнэ. Аяллыг эхлүүлэхэд аппликейшн 4 оронтой код нэхэх ба та хэрэглэгчийн дуудлага өгсөн утасны дугаарын сүүлийн 4 орон лавлан оруулж аяллыг эхлүүлэх боломжтой. Аяллыг эхлүүлэхэд жолооч хэрэглэгчийг А цэгээс Б цэгт хүргэх үеийн нийт явж байгаа километр, түвжирлийн минут, хүлээлгийн горим, үүний дүн, зэрэг бүх мэдээлэл харагдах эцсийн цэгт очиод аяллыг дуусгана. Аяллыг дуусгасны дараа хэрэглэгч болон жолоочид нийт төлбөрийн мэдээлэл болох дуудлагын үн, хүлээлгийн үн, түвжирлийн үн, туусан зам, аяллаа хугацаа зэрэг дэлгэрэнгүй байдлаар харагдана. Хамгийн дээд талд харагдах нийт мөнгөн дүн жолооч хэрэглэгчээс авах ба мөнгө авахдаа бэлэн болон бэлэн бус төлөлтөөр төлбөр авах боломжтой. Ингээд аялал дуусах ба дараагийн дуудлага авч болно. Танд амжилт хүсье.